За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын боловсролын салбарын гол асуудлын талаар ярилцъя. За тэгэхээр нэгдүгээр асуудал бол Монголын боловсрол бүртгэмжийн асуудал яригдж байна. Хот суурин газрын сургуулиудын сургалтын чанар бол харьцангуй сайн байгаа бол хөдөө өмөрт сурж байгаа сургалтчдын сургалтын чанар харьцангуй сул байна гэж ингэж харагдаж байна. Үүнээс үүдэлтэйгээр бол сургалтын чанарын зөрүү маш ихээр өсөж байна. Энэ бол бидний нэгдүгээр асуудал юм аа. Харин хоёрдугаар асуудал бол сургалтын хөтөлбөрийн шинжилэл байна. За энэ хөтөлбөрийн шинжилэл маш удаашралтай байна. 21-р зууны сургалтад зориулсан сургалтын арга зүгээр сургалтыг бид зохион байгуулж чадахгүй байна. Ийм учраас бид бүтээл сэтгэлгээтэй асуудал шийдвэрлэх чадвартай иргэдийг бэлтгэж харьяахан чадахгүй байна. За 3-р асуудал бол багшийн хөгжил, мэргэжлийн хөгжил, орон тооны асуудлууд байна. За багшийн ажиллах орчин, нөхцөл, цалин хангамжийн асуудал харьцангуй сул байгаа тул багш нар ажиллах урам зоригоор хугарч тэгээд үүнээс үүдэлтэйгээр бол хамгийн том нөлөө нь бол сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудлуудыг шийдэл нь илүү хүртээмжтэй, чанартай боловсролыг хүргэх хөтөлбөрийн шинжилгээг цаг алдалгүй хийх, багшийн хөгжлийг дэмжих бодлого хөтөлбөртэй байх хэрэгтэй байна. Ирээдүйд Монголын боловсролын салбар эдгээр сорилтуудыг даван туулснаар чанарын хувьд дахиж гарна гэж итгэж байна.